За. Тэгэхээр ер нь өнөөдөр та намайг юу заах гэж байгааг мэдж байгаа бах тий. Би духны голын үржлийг арилгах массаж заанаа. За ер нь бол энэ хич хангарсан булчингаас үүдэлтэй үржлээс байдаг учраас дасгалаас илүү массаж нь үр дүнтэй байдаг. За одоо би нэг духан дээр юм наац ороод ирсэн байгаа. За энэ юу вэ? За нэг иймэрхүү юмтай нэг найзлах хэрэгтэй байна манайхаа. Би одоо бол ерөөсөө зүгээр л шахны лент аваад тэгээд хажлал наацсан. Нэг шахны лентнээс ингээ хоёр гарах боломжтой юм байна. Голын нөгөө эмтэй наалт гэдэг чинь тий. Энэ хэрэггүй. За тэгээд бас гадуур ерөнхийдөө иймэрхүү наалтууд яг энэ чиглийн зориулалттай наалтууд зөндөө гарсан гэлээ. Тэгээд та өөртөө олцтойгоор болоод хамгийн гард орох актив бүр байдаг те. Энийг бас хэрэглэж үзээрэй. За энийг би яагаад санал болгоод байгаа вэ гэхээр за энэ чинь одоо ингээд энэ үржлээс энэ хөдөлгөөнөөс үүсэлтэй. Хөмсгөө байнга зангиддаг хүмүүс эндээ ингээд үржлээстэй байдаг байхгүй юу? За хөмсгөө байнга өгдөг хүмүүс эндээ хөндлөн үржлээстэй байдаг. Тэгэхээр одоо анхандаа бид нэр энэ хөдөлгөөн муу зуршлаа та өөрөө одоо бий болгосон. Энэ бол одоо нүүр хоёрлын буруу зуршил гэж үздэг. Тэнгүүдээ та одоо өөрөө л энийг хөдлөхөө болно. Та хөдлөгдөг болоод ингээд үр дүн ингээд гараад ирсэн юм чинь та өөрөө л болиулна. За тэгэхээр та энэ дээр одоо ингээд болиулахад танд одоо ийм хүзүүлэлт айгүй ихэр болно. Манай нөхөр бас эндээ маш их ингээд тод зураастай. Тэнгүүд би ажилласан чинь унтж чаад өглөөс ирэхэд нь бүр ингээд тодорсон байдаг байхгүй юу? Тэгээд яагаад ингэж юм болоо гэдээ унтж байгаа нь ажилласан чинь айгүй ингэж үгүй хүмсөө зангидаагүй байсан ч гэсэн ингэж унтангууд нөгөө дэр мөрөн дээр ингэж унтахаар чинь эн чинь ингээд хониролцчихдээ юм байна. Тэнгүүд ч одоо энэ шүн унтахтаа наахад айгүй хэрэгтэй. Ялангуяа одоо яг эндээ өршлөөстэй хүмүүс маань хэрэглээд сурах хэрэгтэй. Иймэрхүү хүнтэй найзлаарэ гэж бас зөвлөмөр байна. За тэгээд өдөртөө гоё ингээд амралтын өдөр одоо жишээл өнөөдөр ч юм уу те гэртээ яг байдаг өдрөө ингээд наагаад үз. Тэнгүүд чинь танд одоо энэ хөдөлгөөнөө хийх чинь дохио гэж штэ. Ингээд нэг таталцсан нэг татахгүй мэдрэмж төрнө штэ те. Тэнгүүд за би нөгөө хөмсгөл зангидаад явчлаа да. Яг зангидчих шиг боллоо гэд. Тэгээд та тэргээ ажил өдөртөө хэр олон удаа ингэж зангиддаг юм байна. За тэрийгээ тэгэнгүүтээ за одоо би ч юм багасгах хэрэгтэй байна да гэд. Танд байн дохио өгöd ахаар та багасгая гэж бодно штэ. За тэгээд багасгасаар энийгээ болно. Энийгээ болохгүй л бол бид нар одоо зөндөө гоё массаж хийгээд бүдгэр нь одоо чангарсан болчгоо чинь сулраад аюу хөөрхөн тэнийгээд иртий. Тэнгүүд чинь та буцаагаал чангалал буцаагаал энийгээ тодуулах чинь. Тэгэхээр ер нь бол нэмэргүй гэсэн үг. Иймэрхүү арга хэмжээ аваад өөрийнхөө одоо энэ муу туршлаа болох хэрэгтэй. Та чадна гэвэл чадна тий нөгөө чадахгүй гэвэл чадахгүй гэдэг шиг та өөрөө яг болно. Би угаасаа л ингэдэж штэ. Би угаасаа ингэ сурцсан ингээд байгаад байгаа биш. За ингэж яха болох юм бол болох юм байна. Ингэхгүй байж болох юм байна. Ингээд иймэрхүү юм хумнаагаад ингээд өөртөө нэг арга хэмжээ авъя гэж гоё эрг сэтгэлгээтэй байгаарай. За. Ингээд би одоо хуулаад авчи. Тэг ямар ч одоо шахны лент юм чинь их гаж нөлөө мөлөг гэсэн юм байхгүй байх гэж би бодож байна. Би өөрөө өршлөг болохоор иймэрхүү юм хэрэгэлдэггүй л дээ. Тэгэхээр эхэндээ ингэж арга заасан одоо иймэрхүү юм хэрэглэж байгаад яг зориултынхаа ингэ олоод авчихгүй тий. Гадаа зөндөө байд юм билээ. За өнөөдрийн массаж маань тэгэхээр гарын одоо хумсаа маш сайн авсан байх хэрэгтэй. За үнэхээр одоо нэг гойлын авах боломжгүй байх юм бол за иймэрхүү юм та нар маань бас олоод авчих. Нөхөөрхөн одоо бэлиний оронд хэрэглэждэг. За нэг удаагийн хүнсний бэли байсан ч болно. Ийм юм байвал нэг хурууны одоо юу гэдэг юм хуруучч гэх юм уу байвал бас их зүгээр. Хумстай үед иймэрхүү юм ашиглаарай гэж танарт хэлмээр байна. Яагаад гэвэл одоо ялангуяа чимхэх хөдөлгөөнтэй массажийг би айгүйх зааж байгаа тий. Тэр нь маань хумстай үед айгүй асуултаа авахгүй юу? Арьсаа урчих. Асуултаа учраас ингээд хамгаалтын юм хэрэглээрэй гэж бас хэлмээр байна. За тосны хувьд мэдээж нүрээ цэвэрлсэн байгаа. Тосны хувьд гэвэл ерөнхийдөө зүгээр л хит голгомтой биш. Нэг шингэждэг, дорноо шингэждэг байдаг штэ. Одоо чигшүүлэгч лосьон ч гэдэм үү зүгээр нэг өдөр тутмын чинь
нүүрний тос ч байхад болно. Ингээд сайхан чигшүүлээд. За гоё идэвхтэй лайк зүрх дарж аваад баярлаа. Ганцаараа ер нь дэлгэцээ хараад ярих айгүй эвгүй байдэн штэ. Тэгээд гоё ингээд коммент ч юм уу одоо юм дарж байгаа юмнуудыг харахаар айгүй гоё сэргээд ирдэм байл ер нь бол. За. Тэгэхээр одоо бүгдээрээ нэг өмнөх 7 хоногт би нэг бүтэн нүүрний массаж заасан байгаа штэ. Та хэд маань завтай бол тэрийгээ эхлээд хийчээрээ дараа ингээд нөхөж үзэхдээ эхлээд гоё бүтэн нүүрнийхээ массажийг хийчээд тэгээд ингээд одоо энэ голын зураасныхаа массажийг үргэлжлүүлээд хийчээрээ гэж бас хэлмээр байна. За одоо энэ чангарсан булчинд хэдүүлээ сайхан суллах хэрэгтэй. За эхлээд ингээд зөөлхөн ингээд массаж хийлжээ. За энэ хуравчаа бас тослохгүй бол зунгаалтж байна. За харуулах үүднээс нэг гартаа өгөлчээ. Энэ гойсон лайфтай. Цонх. Хаач. За. За ингээд зөөлөн илээд эхэлнэ. Одоо хөнгөн даралтаас жоохон хөндрүүлж явах хэдүүлээ. Тэгэхээр шууд одоо огцон хүчтэй массаж хийх юм бол улаагаад тэгээ улаалт нь ингээд цус хурах байгаа юм шиг юм болно. Та хэд маань одоо нэлээд чангарсан одоо энэ овон таван үсээд өрчлөөстэй бол тэр тусмаа одоо энэ хэсэгтээ нэлээд хөндүүртэй өвдөлттэй байна. Тэгээд 2-3 дахь хилдээсээ өвдөлт нь аяанда гайгүй болно. Энэ улаасан ч гэсэн гэхдээ 1-2 за ер нь 1 хоногийн дараа л арилчин дөө. Миний хол тэгэл арилчдаг. Хүн гэхдээ жоох өөр юм магадгүй. За одоо хэдүүлээ. Энийг за энэ хурд би хумсгүй учраас энийг авчи. За энэ доороосоо ингэ дээшсэн ч бас болно. За ингэсэн ч бас болно. За энэ дараагаар хэдүүлээ. Яг одоо энэ өвчлөөстэй хүмүүсийн хувьд ялангуяа энэ хоёр хүнсний эхлэл хэсэгт одоо бондооцсон байдаг. Ингээд дондгоор болцсон байдаг. За тэрнийгээ бүгдээрээ дарлаа. Яг ингээд эхлэл хэсэг дээрээ дарлаа хүнснийхоо. За тэгээд ингээд дээш нь доош нь. За бүр хурцсгая. За одоо хоёр тишээгээ. Гар нь хүн дээрээ даах шаардлагагүй те. Нэг ингэж пад гэж наалаа. Тэгээл ингэж хоёр тишээгээ. За одоо хамгийн сүүлд нь энэ хэсгийг ингэж жоохон ингэж чимхээд өгчих. Ингээд жоохон жижигхэн дээр яг энэ голын зураас үүссэн байгаа хүмүүс нэг ялангуяа энэ хэрэгтэй. За ингэж чимхлээ тий. Тэнгүүдээ бүгдээрээ нэг жоох ингээрэй. Дээш нь доошоо. За хитрхи улаагаад ирвэл хит их хүчтэй битээ дараарай. Одоо өвчин улаалт чи их байх юм бол эхний удаадаа жоохон зөөлөн хийгээрэй. Тэгээ 2 дахь 3 дахь хилт дээрээ даралтаа жоохон нэмээд өгөөрэй. За тэгэхгүй бол миний шиг ингээд жоохон улаагаад сурцсан юм шиг харагдаж штэ. За дахиад дарлаа. Дээш нь доош нь. За энэ юу нь бол гол массаж наваа. Дээш нь доош нь хажуу тишээ. За тэнгүүдээ дунтлаа жоохон чимхлээ. Хавчлаа. Хавчаад жоохон хоёртлаас нь за ингэсэн ч болно. Дарлаа, хавчлаа. За ингээ хуруу гараа өөд өдөөс нь харуулж агаад хийвэл илүү их юм байна. За ингээд за дараад нь одоо энийгээ хэдүүлээ жоохон
сулалцсан юм чинь ингээ хөөрхөн тараа. Ингээд эхлээд ингэж явж байгаад дараад нь яг хүнсэн дээрээ жоохон дараад өгөрэй. За мэдрээрэй. Хүнсэн өвчтэй байна уу? За өвчтэй байвал тэр хэрээрээ одоо чангарал ихтэй байна гэсэн үг. Бага өвдөж байвал бага чангарсан байна. Их өвдөж байвал их чангарсан байна гэсэн үг. За энэ дондоос хараад түлхлээ. Хоёр тишээ явлаа. Одоо хоохондоо тулаад за доошлууллаа. Бас нэг гадагшлуулж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ ингэ явцсан. Одоо чимхэн. За яг энэ хэсгээ эхлээ чимхий. Чимхэж болохоор хэсгүүдээ бүгднийг уралцуулаад ингэ чимхэд өгөөрэй. Үрслээс их ч бүдгөрүүлнэ. Бас булчингийн сулж өгнө. Тэгэхээр одоо булчингууд хэд чангарахаараа бас ингэ үрслээс үүсгэдэг байна. Зарим булчингууд хэд чангарснаас олж үрслээс үүснэ. Зарим булчингууд хэд суларснаас олж онжилт бас үрслээс үүснэ. Тэгэхээр массаж бол ерөнхийдөө илүүтэйгээр сулж өгдөг. Дасгал бол илүүтэйгээр чангалж өгдөг. Тийм болохоор энэ хоёр хоёулаа хамт байвал илүү сайн үр дүнтэй. За дундуур нь ингээд гараас амраагаад гой 50 юм шиг байна. Энэ дал мөрөө гой чангалахгүй сул те өөрийнхөө гой хитрхи ядраахгүйгээр хийгээрэй. За үргэлжлүүлээд хүнсгэнийхаа яг үсийг чимхэд явъя. За гоош чулуу бас яна би гоош авчирсан. Гоош чулуугаар бас би хийхийг харуулж өгье. Та маань бас чулуутай бол дараад нь бас чулуугаараа хийгээрэй. Ерөнхийдөө их өвчтэй байвал өнөөдөртөө чулуу бас хэрэггүй. Чулуу чинь шууд бас нэлийн даралт ихтэй жоо хүчтэй массаж учраас эхлээд гарын массаж нь илүү зөөлнө. Тэгэхээр зөөлнөр нь эхэлсэн дээр гэдэг. Тэгвэл бол одоо дахиад цус сурах аюултай. За дахиад хоёр тишээ. За тэгээд их өвчтэй байвал та 2 дахь юм уу 3 дахь удаагийн хийхдээ гойшоо чулуу ашиглаарай. За би ямар тач та бүхэндээ ингээд харуулчихъя. За одоо энэ хэсэг дээрээ бүгдээрээ хамар дээр ингээд дарсан ч болно. За ингээд энэ хэлбэр аягүй гоё яг таарж байгааз дээш нь доош нь. За нэг хөдлөхгүйгээр ингэж яаж байгаад ингэсэн ч асуулна. Хүндэрхгүйгээр жоохон эхлээд ингэ зөөлхөн хийгээд үз. За өвдөлт хэр байна. Тэгээд хэрвээ их бондгор их өвдөлттэй байвал бас нэг удаах хэрэггүй. Зүгээр ингэсгээд дээш нь. Их өвдөжвэл их нухах хэрэггүй л гэсэн үг л дээ. Одоо хөнхөө ингэж зөөлхөн ингэж хагаад тэгээд ингэж өвдөлт нь гайгүй болцсон санагдах юм бол жоох ингэж нухаад ингээд тааруулаад тий жоох ингээд өгөр. За одоо ингээд шууд дэвшлүүлээд массажлаад. Энд бас нөгөө нэг хамраа зангидаж инээдэг хүмүүс идэг штэ. Одоо инээхээр энчээ хүчлээс нь тодроод идэг. За тэрэн дээр ч гэсэн энэ бас нөлөөлнө. За овон том 8 мэдрэгдэн зав ихэндээ тэгж жагаад тэр чинь хараад ирэхээр гай болно. За хүнсний хавсан дээр. За ингээд үзэнгүүд бас эхлэндээ бас өвдөн. За эхэндээ бол ингэсгээ л хийчих. За дараа нь дахиад 2-3 дахь удаагийнхаа хийлт дээр яах вэ гэхээр өстө үе шаттайгаар нь зааж байна. За ингээд багаар ингээд бас явуулж болно. Өвдөлтөн гайгүй. Чулуу маань хүндэрхгүй яг энэ эхлээс нь ингэж наалаа. Ингээд багаар яг за энэ илүү тохиромжтой юм байна. За ингээд багаар нөгөө энэ овоос эсхийг чинь багсах гэдэг байхгүй юу?
Хөмсөг чинь ингээд овоогоод нэг уул овоо шиг болсон байгаа даа сте. Тэр чинь багсна. За нөгөө талдаа эхлээд ингээд зөөлхөн ихнэ штэ. Тэнгүүтээ наалаа энэ талдаа гараад арчих заяа. Наалаа тэгээд баг багаар. Чулуу хүн дээргүй. Хуруугаараа ингээд арцсан. Тэгээд ингээд баг багаар явж. За сүлд нэмгэж. За ингээд л амар гоё халууд үгээл нэг тийм гоё амарсан мэдрэмж төрж байгаа. Нэг амраад байгаа юм шиг. Айгуу тийм ядаргаа чинь тайлагдчихж байгаа юм шиг гоё мэдрэмж төрнө. За өнөөдөртөө ер нь бол айгуу тийм дэлгэрэнгүйгээр заасан гэж би дүгнэж байна. Тэгэхээр энэ яг массажийг та яг ингэж хийх юм бол энэ хөшлөөсөө 7 хоногийн дотор л гайг болох чинь. Тэгээд яг түрүүн за сүүл орсон хүмүүстэй би дахиад хэлээд үгүй. Ийм шахны лент гэдэг шүү дээ. Тэрийг аптекээс авч аваад одоо наалтахгүй юм байна л та. Хоёр жилийн хайжлаад ингээд хайжлцсан. Одоо энийг тэгтээ салахад амар хэцүү юм билээ. Энэ нөгөө голынхаа юм хайжлахаас өмнө хоёр тишээ ингэ хуулчаарай. Хуулж агаад яахгүй бол энийг би одоо салах гэж боо юм болж иж нэг юм салгасан байхгүй юу? Нөгөө нэг наалттай цаас байдаг шүү дээ. Тэрийг салах гэж боо юм болсон. Тэгээд ингээд хөрхөн. Яа энд чинь ингээд таарж байгаа зү. Тэ? Энэ өмчлөөснөөс салтлаа та энийг энтэй найзлаарай. Орой олохтаа ингээд наагаад унтчаарай. Тэгээ өдөр амралттай өдрөөрөө өдөртөө наагаад өөрөө хөдөлгөөний хянаад баг багаар их муухай туршлаасаа салаарай за. За ингэж салж яж л та хэд маань ингэж гой хөшлөөсгүй тэнгэрд болно. Энэ бол үнэхээр арилдаг хөшлөөс. Энэ бол ерөөсөө тийм арилдгүй тийм хэцүү тогтцсон зүйл ерөөсөө биш. Заавал ботокс бас шахуулаад байх шаардлагагүй. Ерөөсөө ингэж суллаад өгөхөөр эн чинь ингэ тэнийгээл явчихж байгаа байхгүй. Одоо ингэж та хийсний дараа эн чинь нэг гой тэнэгэр болсон юм шиг санагдана. Тэгээд өмнөх болон хойд зураач гэсэн харьцуулах юм бол ингэ тэнийцэн санагдана. Ишнээ ингэ үрч хөнсөө зангидсан ч гэсэн нэг хайхтар ингэ хөшлөөс үүсэхгүй. Яг нэг ботокс шахсны дараа нэг юу яадаг штэ. Хөдөлгөөн ингээ хязгаарлалсан юм шиг санагддаг гэсэн штэ. Би үзэг болохоор мэдгүй яг тэгж ярьд юм байлээ. Харахаар ингээд нэг хөдлөхгүй те ботокс шахсан эсгүүдээ хөдөлгөөнийх ингээд мэдрэгдэхгүй байгаад идэг. Тэнгүүд одоо энэ массаж хийсний дараа ч гэсэн яг хараа. Нэг айхтар би одоо зөөлөн тэгээгүй нэлээд хүчилж ингэж зангидж байгаа байхгүй. Тэгэхэд нэг айхтар тийм ингээд генералтаа бөөгнөлтөд байгаа юм бах баст те. Тэнгүүд массаж чинь ботокс баг дүүцэх үз байгаа юм уу яагаад юм. Би ботокс хийж үзег болохоор сайн яг зөөлөлж хийж мэдэхгүй байна. Ерөнхийдөө их адилхан санагдаж байна. За тэгэхээр ингээд өнөөдрийн хичээл уугаар өнгөрч байна.